цаана бүгднийг өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн манай семинарын сэдэв болохоор жинхэнэ нэрийн олон тооны нөхцөл. За жинхэнэ нэрийн олон тооны нөхцөл нь болохоор дотор одоо 5 байдаг. За нэгт гэх юм бол одоо чуул, чууд. За хоёр дахь юм бол олон тооны эс. За гурав дахь юм бол олон тооны дээд нөхцөл. За гэх мэт одоо нөхцлүүдийг дараа нь дэлгэрүүлж үзнэ. За энэхүү хичээлийг одоо үзнээр та бүхэн маань Монгол бичгийнхаа одоо өмнөх нийлгүүдийг одоо батгах үүднээс өнөөдрийнхөө семинарын сэдвээр орж байна. За жинхэнэ нэрийн олон тооны нөхцөл. За нэгд болохоор одоо миний сая дурдсан ууд гэж байгаа. За энийг болохоор сүүл энэ болон эгшиг зохицох ёсыг баримтлан дагуулждаг. За энэ бичиглэл нь болохоор одоо монголчууд харагдчих ууд, нүгүүд гэж бичдэг. За жишээ өгөөнд харах юм бол дэвтрүүд, за эгшиг нүүд, сонинууд гэж байгаа. За эндээс одоо ингээд задлан тайлбар хийх юм бол за голын эгшиг гэдэг одоо дийлэгчээр төгссөн эгшигнүүд, сонинууд гэж байгаа. За хоёр дахь нь болохоор олон тооны эс гэж байгаа. За и болон дийлэгчээр төгссөн үгэнд залгахад үгийн эцсийн үсгийг болохоор хасаж бичдэг. За жишээ нь гэх юм бол за хүмүүс гэж байгаа. Энэ болохоор одоо хүмүүс буюу одоо хүн гэсэн одоо энэ үг байсан. За сүүлийн одоо төгсгөлийн энэ буюу одоо энийг гээгээд эсрэг шууд ингээд залгаж бичиж байгаа. Уг одоо төгсгөлийн одоо үсгийг одоо хасаж бичих гэсэн. За эрдэнэс гэж байгаа. Энэ болохоор одоо уг үндэс нь болохоор эрдэнэ гэсэн үг байсан. За тэгээ эрдэнэ буюу төгсгөлийн и үсгийг хасаад эрдэнэс гэх эсвэсгийг болохоор шууд авах шинэ. За гуравт нь болохоор олон тооны д нөхцөл гэж байна. За энэ мөн адил одоо олон тооныхоо эс нөхцөлтэй адилхан и болон дийлэгчээр төгссөн үгэнд залгахад үгийн эцсийн үсгийг болохоор хасаж бичдэг. За жишээ нь болохоор нөхөд, за тамирчид гэж байгаа. За жишээн дээр одоо тайлбарлах юм бол за тамирчин гэдэг одоо уг үндэс үгийг болохоор төгсгөлийн одоо энэ гээгүүлэгч гээгээд дэг болохоор шууд тамирчид гэж залгаж байгаамаа. За дөрөвдүг нь болохоор олон тооны нар гэж байгаа. За хүний холбогдлолтой нэр үгэнд дагуулan бичдэг. За жишээ нь хэм бол инженер, багш нар, за одоо олон тооны нар гэж байгаа учраас одоо үгийн одоо төгсгөл хагалцахгүй, ихшиг дийлүүлж хагалцахгүй ер нь шууд залгаж бичдэг. За тавд нь болохоор одоо чуул, чууд гэж байгаа. Энэ болохоор ихшгээр төгссөн үгэнд шууд, за харин дийлүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа үгийн эцсийн үсгийг болохоор хасж бичдэг байна. За эхний чинь болохоор бүсгүй чуул, баг чуул, залгуу чууд, тэгтээ чууд гэсэн жишээнүүд байна. За ихшгээр төгссөн үгэнд шууд гэсэнтэй. За жишээ нь юм бол багчуул гэж байгаа. Энэ болохоор ихэд бага гэдэг ихшгээр төгсөж байгаа учраас шууд залгаж бичсэн. За эхний жишээнд харах юм бол бүсгүй чуул гэж байгаа. За энэ болохоор бүсгүй гэдэг үгийн одоо төгсгөлийн и гээгээд чуулыг одоо залгаж бичиж байгаа. За гурав дахь нь болохоор одоо залуу чууд гэдэг шууд бичиж байгаа. За эрэгтэй чууд гэдэг нь мөн аль бүсгүйчүүдтэй адилхан төгсгөлийн одоо и гişгийг гээгээд эрэгтэй чууд гэдэг ингээд шууд залгаж бичиж байна. За өнөөдрийнхөө семинар